Артузо үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгальмаа Үнэн гүйдэл. Дөрөвдүгээр хэсэг. Нисэг онгоцны буудлын дээр сондордвол хоёр гарч ирэхсдийг харан хэн нэгнийг хүлээн зогсоно. Гэтэл жигтэйхэн анган нэг эмэгтэй өндөр өсгий дээрээ арай хатан тогтож бий бололтой. Ив хавгүй донжгон жижиг шамдаанаа чирэн гарч ирэхэд сондор Пепе хэмээн гараад оллон өөдөөс нь очив. Өнөө эмэгтэйч сандуу хонгор мань хэмээн нялгамцсан дуугаар хоёр гараа алдлан тойрон аваад гар тэшээ давхвал сондор дүлдүлтэйгээд хоёул суудалцсан инээлцээр тангимаас гарав. Дүл машиныхаа цонхон тэр хүүхнийг харан найр тавин инээмсэглэн явна. Дүл сондрыг явсны дараа нь хазадтайгаа зад нарихийг хүссэн ч нэг дөрөө болсон дэндүү их зүйлд цочирсны хуу тэгсгээд харахаар гарч илээ. Харин маргаашсан сондрын хэлсэн цагт нь уулзахаар очив. Сондорж гэртээ түүнийг эрхийг мэдэж байсан айтай хүлээн сууж байсан ээлтэй. За яасан шийдвэр гаргах уу? Тэглээ хадагтай сондоо. Тэгэд би зөвшөөрч байна хэмээн дуу муутай дуурвал сондор инээмсэглэн босож жүнзэнд өргөчнөөс мөс авч хийгээд вискинээ сонголон өөр төмөн нэгийг хийгээд чи зөв шийдвэр гаргалаа. За амжилтын төлөө. Хадагтай сондоо та ойлгож байгаа биз дээ? Миний амьдрал одоо таны гарт байна. Тийм ээ, би тэрийг маш сайн мэднэ. Санаа зовдгүй. Хизэнээс ажилдаа орох вэ? Хэмээн уусан вискийн нөлөөлөв. Нэгэн бол гаргасан шийдвэртээ итгэл төгс бос байна уу? Нэг л өөртөө итгэлтэй бос өнгөөр хэлгээд сондоо хажууд нь сун хөлөө ачхад нэмгэн халаатны цаанаас түүний нүцгэн гой дүлд шүргэгтэдий. Дүл тэр даруй хамаг цусны хөөрөн өөр цагт болоо юу ч сонсголгүй шууд дараад авахд бэлэн амгалан зан хөдөлсөн ч чадсангүй. Ширээн дээрээс салгалсан гараар нэг тамхи аван болох уу хэмээн асуусан ч хариулт сонсолгүй бушуухан асан hez орсны дараа арай гайгүй таавшрав. Ингээд чи манай талын хүн боллоо. Өнөө маргааш та жаахан таавшраад эндх ажиллаа үлээл гэж үг. Удахгүй Тайландаас хүн ирнэ. Тэрийг ихээр ажиллагаагаа эхэлнэ. Би бэлэн болохоор чамайг дуудъя. Ойлголоо хадагтай сондоо. Уучлаарай тэгтээ нөгөө ойдов. Тэрийг би өөрөө зохицуулсан байгаа. Намайг дуудтал амарч байгаа. Тэгээд нэмж хэлэхэд дараа уулзахдаа би анх танилцсан дүлийг хармаар байна. Битгий ийм сул дөрөө бай. Ойлгоо. Окей. Одоо би зүгээрээ өчигдөр таны гарсны дараа тэр их юм ганцаараа дуусгалтай биш гээд найзуудаа дуудаад шинжин наригчсан чинь дотор жаахан хэцүү байна. Хэмээн худлаа хэлэн инээмээр алдуулаад сондор. Юу? Чи энэ ажиллагааны талаар эрүүл согтуу альж байдлаар бүр хамгийн сайн итгэдэг найзтайч хэлж болохгүй. Би арайч нэг юм тэрийг мэдхтэйг хадагтай сондоо. Сайн байна. Одоо явж болно. Утасдсан цагт өөр ямар ч ажил байхгүй. Хизээч байсан хамаагүй бэлэн байж байгаарай. Ойлголоо. Баяртай. Энийрэ болсноос хойш 2 өдрийн дараа сондор ярин тэр хоёр өнөөдөр инхүү Тайландаас ирж буй үзэгсэнд бүсгүй тосон явж байгаа нь энэ үлээ. Гэртээ очиж сондор тээш оруулсны дараа дүлд хандан. Чи эндх бүх ажлаа зохицуулж амжсан уу? Бараг л болсон. Тэр чинь юу гэсэн үг лээ? Би чамд хэдэн өдрийн өмнө хэлсэн биз дээ? Тийм ээ. Удахгүй би гинэт ажлаас халагдах тухайга хэлсэн болохоор миний ажлыг хүлээж авах хүн бэлэн биш байсан. За ямар ч тач одоо хугацаа тун баг үлдсэн. Энэ хүн чамайг ажлаа бүтээж чадвал хамт Тайланд буцах юм. Тэнд очиод бүгдийг зохицуулна. Зөв ойлголоо. Тэгэхээр би одоо юу хийх хэрэгтэй бэлээ?
Өнөөдөртөө явж болно утсаар ярэ. Дөлийг явсны дараа Сондор Пепе хоёр хаалгаа төгжин дээш гарав. Босо таны хэлсэн бүгдийг аваад ирсэн. Сайн байна. Цаагуур чинь юу болж байна? Таныг алга болчихлоо гэдэг нэг хэсэг биднийг сандраад намайг далайд хаяхын даваан дээр ашгүй та ярьсан. Тэгэхэд хамт байсан хэрэггүй. Даанч өдөөс нэг ч юм ярихгүй байсан юм аа. Ямар азар та бас тэр буурхны гартаа барьж байгаа зураг тэдэн лөө явуулсан юм. Тэгээгөө бол намайг ингээд наашаа итгэхэд явуулахгүй байлаа. Ойлголоо. Ямар тач төлөвлөгөөний дагуу явж байна. Энэ залуу чамтай хамтарч ажиллана. Өөрийгөө эрэгтэй гэдгийг мэдүүлж болохгүй шүү. Бас гардаж хийх зүйлсээ энийгээр хэлгээрэй. Хэрв чамайг эрэгтэй гэдгийг мэдчихвэл наадах чинь яаж новширч мэднэ. Мэдлээ. Энэ нөгөө таны явуулсан урнуудын хийгээр хийсэн бэли хэмээн гэлгарууданд хийн амийг нь лацадсан нэмгэн хальсан бэли өгвөл Сондор түүнийг аван энэ чиний ажлын өрөө. Юу хэрэгтэй хэлээрэй. Би ерөнхийд нь бүх зүйлийг бэлдсэн гэж бодож байна. Хэмээн зураг угаадаг өрөөний хажуугийн жижиг өрөөг онгойлгуул дотор нь хушигны оронд битүү тоосгоорж цонхыг нь халглан хаалганы завсрыг мөн давхарлан хаасан ямар ч гэрэл тусгааргүй болгосон айжээ. Жижиг ширээн дээр дүүрэн зураг байхагаад Пепе очин зураг нэг бүрийг наривчлан харж байснаа. Хийхэд нарийн зүйл багтай гайгүй юм байна. Хэдий хугацаанд амжих вэ? 56 цаг хангалттай гэж бодож байна. Окей. Тэнд уухаас байгаа хоол идэх болон ямар нэг зүйл хэрэг болбол энэ хонхыг дараарай. Ойлголоо босс. Хэмээг чамданасаа ажлын хувцас багж агарган нарийн томруулдаг нүдний шилзэн ширээний чидэнгээ давхар хасан зураг нэг бүрийг ажиж эхлэхэд Сондор өрөөнөөс гарan хаалгыг нь гаднаас нь төвжээд мөн өөрөө ажлаа үргэлжлүүлэхээр өрөөндөө орон ширээнийхээ хардсан компьютераа асаалаа. Дөл ажлаа хүлээлгэж өгчхөд нэг өдөр сайхан амраа юу болоод байгаагаа ч бодё хэмээгээд хэдэн шил шар ариг аван гэртээ сууж идэл хаалгыг нь тогшоход гайхан онгойлгуул ойдов зогсож байлаа. За, сайн уу залуу? Амралтаа авсан гэсэн шиг сууж байх шүү та. За, сайн уу? Яасан эрт явж явах юм? Харин чамтай уулзах гээд ажил дээр чинь очтол чамайг амралтаа авсан гэхээр нь гэртээ байгаа байх гэдэл ирлээ хөө. Уулзах хэрэг гараа юу? Чи чинь яаж хавэ? Эг яг хийгээд. Нэг бол би зөвшөөрөл авч ирэх байсан юм уу? Үгүй ээгүй. Өнөөдөр нэг хүүхэнтэй болцдог юм билүү гэж бодож байлаа. За ашгүй. Эхнэртэй болгоно. Найзтай танилцуулахгүй юм уу? Эхнэр болох үгүйг нь мэдэхгүй. Тэр яах вэ? Сондоо хадагтай та хоёр юу болж байна да? Хэмээн мэдэж байсан чи юмыг яаж мэдхүү хэмээгээд цохилдуулан асуувал ойдов тоомжиргүй гараас авчин. Тэр хадагтай бүтэхгүй юм шиг байна уу? Ойртой ямар тахилын буруу өргөгдсөн юм байгаа. Намайг юр дуудгаа байлаа. Яасан юм бол? Хэн мэдгөө? За чи худлаа мэдэн бодлоод яах вэ? Чамтай хамт яваад байгаа үсттэй. Надтай хамт нэг л удаа явсан. Тайландаас найз нь ирж байгаа гэд тэрийг л дозож авсан. Уг нь надтай л явмаар юм. Чи арай ярьснаасаа өөрийг хийгээд байгаа юм биш үсттэй. Нэг л хар буугаад явчих чинь. Үүнийг сонсоод ойдов түүнийг мэдчихсэн мэт санагдаад дөлцөрэн тат ус хийснэ түүнийг нун худлаа инээмээр айдаад. Юу гэж тээх вэ? Сондоо хэлэхдээ найз нь ганц бие юм гинэ. Тэгээд л намайг танилцуулж байгаа нь тэр юм баха. Зөв. Чиж тэгвэл захиалгаар гадаадаас эхнэр ирээд лут юм аа. За тэр яах вэ? Би чамтай нэг юм ярих гээд бүр зорин ирлээ. Хэмээгээд хэрхэн яаж илэг далаараа хэсэг бодол хийж байснаа шийдэв бололтой дөлийн өдөөс харж байснаа. Сондоо хадагтай чамд Монгол хаахын талаар ярьж байсан уу? Дүүл түүний ярихыг сонсоод мэдээг нь харцснаас нь гайхан өдөөс нь хараад. Юу? Тэгэхээр Сондоогийн аав нь Монгол хүн болж таарч байна уу? Тийм л юм шиг байна.
хэмээн тоомжруугийн мэд царайлан хэлээд харин дотроо хормын дэдвээ сондуугийн энэ зөвхөн чи бид хоёрын нууц шүү гэж хэлж байсан нь үнэн байсанд олзуурхан. Тийм юм шиг байна уу лээ. Надад хальт нэг ярианда ам алдаад тиймэрхүү юм хэлсэн. Өөхөө, тэгвэл эн чинь аавыгаа хайж энд ирсэн болж байна уу? Мэдэхгүй. Тийм ч байж болно. Үгүй ч байж магад. Миний ярих гэсэн юм энэ биш ээ. Би саяхан сандуу хадагдаад хамрын хэд явж байгаад замдаа дугуй хагараад нэг айлд буусан гэж ярьж байсан да. Юу бэлээ? Онцгийн юм биш болохоор үнэндээ сандгүй хөө. Тэр айлын өвгөн хэлэхдээ тэднийхээс холгох нь нэг сувраг байдаг гинэ. Тэр суврагны дор нэгэн үн хөргөө зэмэл хазаар өөр юу ч байгаа гинэ. Лам өвөө билүү аавынх нь нуусан юмнууд байгаа гинэ. Тэгээд сурган доороос тэднийг гаргаж авах уу? Үнэхээр байгаа юм уу да? Худлаа зөнсөө үгний яриа биш байгаа. Хэмээгээд нэг их тоосонгүй дотроо бол ойдуу минь чи өөрөө л наадхаа аваад. Би наадхаас чинь том их мөнгөний ажил хийх гэж байгаа болохоор надад хэрэггүй. Хэмээн үл тоомсорвол ойдуу өөдөөс нь харин чи хизээдээ мөнгөнд ийм дургу болчихоо. Нэг бол сандуу хадагтаан танилцуулсан хүүхний дагаж Тайланд явж амьдрах гээд мөрөөдөд байна уу? Яагаад болохгүй гэж. Өдөв дүүлийн хэлсэн энэ дууны өнгнөөс цаачин бүх бие нь ард зэсгэх мэт болсноо. Йоо, чи хүн айлгачих юм. Сая ямар сонин дуурваа. Би амармаар байна. Одоо хэлэх юм чинь болсон бол явдаа. Энэ удаа өдөв бүр ихээр жинхнээсээ гайхан хэлэх үггүй болон савлаасаа болсон гарахаар үүдэн дээрээ. Ойлголоо. Би чамаг найз минь гэж бодож явсан минь алдаа байж. Уул үзээгүй хормоо шууж, ус үзээгүй гутал тайлж байж хэр хоногдоо найз гэж бодоод сүүлийн удаа санаа тавьж байгаа минь энэ шүү дүүл минь. Өдөө гарсны дараа дүүл ганцаараа үлдээд өөртөө дахин нэг шил шар хариг задлан урд нь аргагүй залгиж байснаа. Юу гинэ? Чамаар заалгадаг би хин бэ? Нарийн ярих юм бол өөрөө энд удаан амьдраад үзэлтэй чи. Сондоо хадагтайг бөө мөнгөний уурхагаа надад алдсандаа шаарлахад яваг чинь хэн мэдэхгүй байсан юм. Найз минь гэж хичээж яваас. Чи л намайг найз минь гэж бодож явсанс би л авт гэж бодож яваагүй. Одохгүй би эндээс яваад өгнө. Томроод баяжаа тэр үедээ жуучнаар заавал чам дээр ирж дарамтлага юм шүү. Харч л байгаарай. Чиний Америкт олон жил амьдарсан сурсан чинь тэмдээл юм байгаа биз. Үгсэн. Багасаа чи надаас бүх зүйлээр илүү байсан. Юмд ээлж байдаг юм а залуу минь. Цаг хугацаа харуулна. Хээр хоног гэлөө. Хин хээр хоног бол. Бандөвгөн охинтойгоо уулзнаас хойш болсон бүхэндээ эдгэж ятан өдөр бүр яагаад ч юм хүрээд ирэх юм шиг санагдан цаашаа төлөөж байдаг болов. Ингээд л нэг л өдөр түүний бодлыг батлах мэт сондөр ганцаараа тэднийд хүрээд ирхэн тэр бандөвгөн гинтийн зочин хараад сандран. Миний охин ганцаараа яваа юм уу? Манай ах болоход амархан байгаа биз? Цаа. Аав нь ямар хоол хийж өгөх вүлээ? Нэрээ чи минь Монгол хэл мэдэхгүй штэ. Яаж ойлголцдог шүү юм байгаа. Хэмээн хамар дээрээ бурцаагаад ирсэн хөлсөө гараараа арчин босгод сандар юу ч хэлэлгүй чимээгүй сандал дээр сун гэрийг нь тойруулан хараад монголоор. Та яаж амьдарч байна да? Хөөе, эн чин монгол хэлээ мэдэж байна. Мондог юм бэ. Аав нь ингээд л амьдрах чи айдаж байна да. Буцаагүй байгаа юм уу, миний охин? Удахгүй буцлаа. Буцхаас өмнө тан дээр ирж асуумаар олон юм байгаач. Би монгол хэл гүйцэд эзэмшээгүй болохоор бүгдийг хэлж чадахгүй байна. Аргагүй. Энэ зэрэгтэй ярьж байна гэдэг мондог байна миний охин. Та намайг миний охин гэж дуудах эрхтэй хүн гэж бодож байна уу? Төвний энэ гинтийн асуултад зачин банд өвгний гар нь салгалан. Чиний зөв. Надад тэгж дуудах эрх байхгүй. Тэгэхдээ надад чамаас өөр хүүхэд байхгүй болохоор би
Итгэж ядаад хизээж дахин хэлэхгүй байх гэж байсан. Энэ үгээ өөрийн мэдээлгүй хэлчихээд байна. Таныг аавыгаа өршөө гэж хэлэхгүй. Хаач байсан хамаагүй миний охин сайн сайхан л амьдарч байвал миний энэ насны хүсэл минь тэр. Одоо би чамайг ямар амьдарч байгааг бас амьд байгааг чинь нүдэрээ харлаа. Үхэд ч харамсах юм алга. Охин минь. Намайг хайж үзсэн үү? Үгүй, намайг яаж амьдарч байгаа талаар ядаж нэг удаа бодож үзсэн үү та? Нэг удааш болов харийг хүнд өгч явуулсандаа харамсаж үзсэн үү? Намайг хүсээгүй байсан болохоор зүгээр л эд бараа шиг хэдэн төгрөгнөөс болоод нэг ясандаа зарчихсан юм уу? Сандар энэ бүгдийг хэлж байхдаа хоолон зангарч нулимсаа арай ядан барьж байлаа. Банд өвгөн хамрын дамгаа зогсоо зайгүй унарлан сандрын жаахан аялгатай үг нэг бүрийг нь ойлгон сонсож тэр бүртээ мөрөн жижрэн сон. Охин минь, би чамд одоо юу гэж хэлэх вүлээ? Энэ бүхэн бүгд миний буруу. Одоо чадах юм нь охин чинийхэн төлөө залбирахаа л үлдэж. Чамайг би нэг ширхэг зоосоор солиогүй юм шүү. Итгэх үгүйгээ өөр хөөлмөд. Тэр үед тийм юм болчихсон. Аавыгаа уучлаарай. Ингэж хэлэх хэрэггүй ч ганцхан удаа уучлаарай. Ингээд доошоор. Сандар овоо тавшраа бололтой цүнхнээсээ нарийн тамхи гарган асаагаад. Одоо ингээд уулзлаа аав минь. Би уулзахгүй гээд ч яах вүлээ? Таныг уучлахгүй байгаад өнгөрсөн бүхнийг эргүүлж чаддаг бол би хизээч уучлахгүй байх. За, тэр яах вэ? Маа. Энэ мөнгөөр өөртөө хэрэгтэй бүхнийг харамлалгүй аваарай. Бас энэ гар утас дугаар нь энэ байна. Би тантай холбоо барьж байх болохоор битгий дугаараа солиорой. Одоо би явъя та. Сайн сууж байгаарай. Хэмээгээд ширээн дээр нь боодол 20,000 төгрөг гар утастай гаргаж тавиад босгоод банд өвгөн мөн босон ирж. Яах нь вэ, миний охин? Надад чи минь амьд сайн сайхан амьдарч байгаагаа харууллаа. Энэ чинь хангалттай. Энэ мөнгө аав. Аав нь гар утсыг нь харин авчих юм. Чамтайгаа дахин холбоотой байхын тулд. Зүгээр дээ. Тэнэгч гэсэн надад хүн болох хувь бэлгэлсэн хүн шүү дээ та. За. Охин минь дахиад уучлаарай. Аав чамаа ганцхан удаа үнэрлээ. Тэгхүү. Гооч. Хэмээн хуурайсан нүдэ гарынхан хараар арчин өөдөөс нь царайчлан харвал Сандар юу ч хэлэлгүй тонгоон зулаа дээр өнөрлүүлээд машины асаан тоос татвалан хөдөллөө. Дүлгэртэй байсаар 3 дахь хоногийн өглөө төвчээр нь барагдан Сандуу хадагтаараа залгах гэснээр болон ойдын дугаарыг зөвлөснө бузаж устгаад наас цааш гартаа утсаа барин холгоно. Сандуу хадагтаа яаж хавта? Альхий тийм 3 хоног өнгөрчөөд байхад тагшоо. Би энийг нь мэдгүй харийн хүнд идгээд арай хамаг амьдралаа балж гаагүй байгаа. Хэрв худлаа байсан бол надад буу хүртэл тулгаж сөрдүүлэхгүй байсан да. Ойдвчи арай нийлчихэд намайг худлаа хөөргöd байгаа юм биш үсттэй. Сүүл заврган доорох эртний идэлгэсэн ядаж би тэр үед хитрхи их мөнгөний сураг сонсоод үл оошаасан минь буруудчихгүй яав. Ер нь анх хин хэллээ, ярьлаа гэхэд яавал гэж. Би энэ хүүхэнд худлаа ийгцэн гаргаад яах айтайхан байж байгаад ахихгүй юм салгаад авах алгадъя. Хэмээгээ чийдэн залгатал нэлээд дуудаж байснаа. Өглөөний манд би яг чам руу ярих гэж байлаа. 2 цагийн дараа манай түрээ тэр. Өглөөний манд би харин сая өөр тийшээ залгах гэж байгаад санамсаргүй дарагдчихлаа. Хэмээн худлаа хэлбэл. Өөр ямар ч ажил байхгүй. Би чамайг бэлэн бай гэж альсан. 2 цагийн дараа хөдлөн хоцорч болохгүй. Ойлголоо. Би 1 минут ч хоцрохгүй байх болно. Дүүлийн хүү яриад утсаа даслан хэсэг зогсож байснаа. Yes. Энд чин шүү дээ. Хүү минь. За хэллээ дээ. Дүүл явах битгэлгээд нэг их зүйл базаасангүй. Би дамар бэлтгэлийн хувцас бүү зөмсөн дээгүүрээ малгайтай хүрмэн өмсөд гэрээс гарав. Явсаар Сандуу хадагтай гадаа очтол тэнд ойдын машин харагдаад гайхан дотроо. Муу нохооч нь
юу шинжлээд бас хүрээд ирв. Арай сондоо хадагтай бид хоёрыг хамтд нь явуулах гэж байгаа юм биш байгаа. Тэгвэл ямар нэг арга хэлж байгаад заавал чамайг үлдээх юм шүү. Гэрт ортол ширээ тойрон сондоо ойдов Пепе 3 түүнийг хүлээж байсан мэд бэлэн болчихсон цууцгааж байв. Ойдовдөл хоёр бие биенийхээ өдөөс муухай харцсан харин хоёул сондоо хадагтан өдөөс асуусан гайхсан харцаар харвал сондоо босон дөлд кофе яглан өөрөө өмнө байгаа кофега уун байснаа нэг тамиг асаагаад англи хэлээр бүгдэд хандан. За ингээд бид дөрвөн аялал эхлэхэд бэлэн боллоо. Дүүлэн манай найз хүүгэнтэй хамт явж хамрын хийд үзүүлнэ гэсэн. Харин ойд бид хоёр үзчихсэн болохоор замдаа яригдсан өөр үзэх газар юу байгааг сонгоод тэнд хүлээж бай. Хэмээтэл Пепе эхэд баярлан дөлийн хажууд очин гараас нь барин найлан хатан наалдаад. Хонгор минь би ямар баяртай байна. Ийм сайхан залуутай хойлохна замын уртад аялах нь байна штэ. Хэмээгээд газар дээр нь үнсээд автал дөл цацсноо. Үгүй та чинь яаж вэ? Жаахан өгч ичээд байна да. Хэмээгээд цогон доогуур нь гараа оруулан гжигтэл дөл ойдвоос зовсноо. Нэгэн бол бүгдээс иссэн үү? Пепег дүлгэн цүнхийг нь барин гарах гэтэл Пепе сандран. Хүй болгоомжтой. Наадах чинь миний хамгийн нандин юм байгаа. Хэмээгээд гараас нь шүүрэн авч эргүн шиг сэвхэтэл өргөтөл ойдвдөл хоёр бүрш гайхан Пепегийн өдөөс харвал байдлын эвгүйцэх шинжтэй болгоод сондоо бошоохон. Пепе минь өөрийнх нь юмд дураараа хүрэхэд дургүй юм аа. Алив ойдва надад туслаач. Хэмээгээд өөрийн цүнхээ ойдвдөгөн гаргаад гуруулаа үлдсэн хоноо. Пепе чи гараад ойдвыг саатуулж бай. Хэмээгээд дүүл тандан. Дөлөө би Пепед гэлсэн байгаа. Би хаана очихыг бичээд Пепед өгчихсөн. Нэг харуул байгаа. Чи тэр үгнийг аргалаад манай найз жуучнаар ирсэн гэдэг юм уу? Юу гэдэг юм мөрөх гэж л ирсэн гэд болж игэл ганцаар ингэн тэр хийд рүү оруулаарай. Пепе бүгдийг амжилттай хийвэл та хоёр шууд наашаа хот руу ирж манай түлээж бай. Би ойдвыг аргалахгүй бол сэжиг авчих гээд байна. Тэгээ тэр хийдээс юм хулгайлах юм уу? Бүгдийг Пепе хийн. Чиний хийх юм бол тэр манай чиг хийд рүү оруулахгүй байж Пепег гарч иртэл нь аргалах. Ингээд болоо юу? Тийм ээ. Ийм амархан ажил юм бол нөгөө ярьсан мөнгө нь яах вүлээ? Тэр ярьсандаа Пепе дэндээс авах юм аа. Авчаад бол та хоёр тэрийг аваад Тайланд явна. За гарцгаая. Хоёр машин урд хойноо орон хөдөллөө. Ойдов одоос гартал чимээгүй явж байснаа тэсгэлвэ. Хатагтай сондоо энэ юу болоод байгаа юм бэ? Аль? Дүүл Пепе 2. Хэмээснэ энэ нүдэ ирмэд. Пепе намайг ирэхгүй удаад байхаар чиний дурлаад байгаа газрыг үзмээр байна гэд хүрээд ирсэн. Тэгээд л энэ. Гэхдээ энэ хоёр яаж нэгнээ мэддэг юм? Чиний удаас холбогдохгүй Пепе ирэх болцоход сандарсандаа дөлийг дуудтал ашгүй завтаа байж таарсан. Тэгээд л тэр. Чи тэгтээ дугаарыг нь яаж мэддэг вүлээ? Манайд нэрийн хуудсан байсан. Үүнийг сонсоод ойдов татвсын ярианы сэдэв өөрчлөөр. Хоёулын ихэд хаашаа явж байгаа юм блэ? Манай аах руу. Юу? За. Ойдва би чамд нэг санал тавья болох уу? Юу юм бол? Чи намайг явчихаар манай аавыг хаяа нэг харж санаа тавьж байвал болох уу? Би чамд боломжийн мөнгө өгье. Мэдхгүй яг боломжоор ярьж асуу зориулж байхад болохгүй юм чи байхгүй л дээ. Чамайг бидний нууцыг амьдралыг мэдэх ганц монгол хүн болохоор хэлсэн юм. Болохгүй бол яах вэ? Надтай уулзрахаас өмнө ямар байсан тэргүүрээ тавилангаар хаал болгоё. Би гэхдээ байнга ирээд байж чадахгүй байх. Удлаа ирээд юу гэх вэ? Тэгэх шаардлагагүй. Би гар утас аваад өгчихсөн. Юу? Хизээ тэрвэ? Сондор гэнэт буруу юм хэлснэ ойлгон. Аваад өгчихье гэх гээд. Тийм байлгүй дээ. Би гайхлаа. Сондор цааш юм ярьсангүй. Өмнө яваад дүүл Пепе хоёрыг гарan явсаар. Ингээд л
дэрэн сум харагдахад Сандар ойдвтганд ойдгүй хоёулаа энд ирснийг автаа уулзаад явъя. Наад хоёроо зогс гэд ярьтаа. Нөгөө хоёр ч зогсон биеийн жилээ гарган дөрвөл салхилан зогсож байгаад Сандар та хоёр эндээс яваад үзчих. Бид хоёр энд жаахан ажилтай байна. Хэмэд элбэбэ хошоогоо амжуулан. Өө та хоёр хамт явахгүй байсан юм уу? Залуу чи манай найзад хэлээд өгөл дөө. Хэмээн ойдын өдөөс эргэлэнгүй харан хэлбэл ойдоо инээмсэглэн. Би мэдэхгүй хөө. Тараа найз чинь миний дарга хаашаа би тийшээ. Өө тэгвэл ч худлаа юм байна л дөө. За яг хоёулаа тэгвэл хөдөлгөө дээ. Хэмээн дөлийн өдөөс арвал дөлийн наймсэглэн төрүүлэн яваад машиндаа очин суулаа. Ойдоо дөлийн энэ байдлыг харан зэгүүдсэн адаргасан аль нь мэдэхгүй толгой сэгсрэн шүлсээ хаяад Сандарт хандан. Хоёулаа ч гэсэн хөдөлгөө дээ. Ойдоо чи намайг ойлгож чадах уу? Хэмээн нүдэндээ нулимс сэлгэнүүлэн өөдөөс нь урд өмнө хизээч харж байгаагүй өрөвдөлтөй харцаар харвал ойдоо балмагдан. Хүй хатагтай Сандуу та яава зүгээр үү? Зүгээр биш байна. Юу яадаг вүлээ? Би нөгөө хоёрыг дуудах уу? Хэмээн утсаа гарган залгах гэдэл Сандар түүний гар дээр гараа тавиад хэрэггүй. Ойдоо минь би өмнөдөө урд өмнө хизээч ийм байдалд орж үзсэнгүй. Нэг автлаас хойш нэг ч эрэгтэй хүнтэй дотносож явсангүй. Яагаад? Чи миний яриаг битгий таслаарай. Би чамд гинэт энэ дотроо өдий бодол хадгалж байснаа ярмаар санагдаад нэг л сонирн болчихлоо. Ингээд тэнгэнтэл санаа алдан нулимсаа арчтал ойдоо. Тэгэлгүй ах уу? Би харин ч нэг сайн сонсогч юу? Энд яриад яах вэ? Хоёлоо төв орж буудалд тухтайхан ярэ. Би өнөөдөр бол чамтай танцаад өөрийгөө нэрээ би чинь эмгтэн хүн штэ гэж боддог болсон. Зөвөр ойлгоорой. Ингээд тэр хоёр сумын төв орон хамгийн ихний таасан бодолд нөгөөрөө аван басчгүй идэж явах зүйлс жав орцголоо. Ойдоо шар хариг задлан лаазтай нь Сандарт баяруулад. Бүсгүн минь ингэж ууж үзсэн үү? Заримдаа үзээгүй юм үзэж таашаал авчвэ. Тэгэж байж эргчлөөд хүн гэдгээ мэдрэгч бас гоё мэдрэмж шүү. Би энд хизээш үзэж байгаагүй олон юмыг үзсэн. Окей. За тэгээд юу ярих гэсэн юм хөө? Хатагтай гэж хэлэхгүй байж болно үсттэй. Энэ удаа тэгдэ хатагтай гэд байвал би энэ сэтгэл дотроо байгаагаа ярьж чадахгүй байж мэднэ. Тийм шүү дээ. Энэ ч л байхгүй юу? За тэгээд Сандар хэрхэн ярих талаараа хэсэг бодол хийж байснаа лаазтай шар аригнаас балган тамиг асаагаад. Би үргэлж юм байгаагүй юм шүү. Манай ээж ямар сони юм бэ? Одоо энэ үгийг хэлэх гэж яасан их үүжилж байна. Ингэснэ. Манай Тайланд ээж их нууцлаг хүн. Ямар таал намайг Монгол автай гэж хэлсэн болгоос өргөж авсан гэж өдий бодол нэгж үг унгаагаагүй. Бид хоёр боломжийн л амьдардаг байлаа. Манай Тайланд ээж дээр гарчул ихэд нэ. Яг яагаад тэгж их эрдэнэ байсныг би мэдгүй байсан. Нэг өдөр ээж Бангкок явчихсан би гэртээ ганцаараа хичээлээ хийгээд сууж байтал хаалга нүдэд ээж дээр ирдэг царайлаг авах согтуу зогсож байсан. Гадаа бороотой байсан болохоор би юу ч бодолгүй нараа зогсож байгаа царайлаг авахыг гэртээ оруулсан. Ээжийг ирэхгүйг мэдээд тэр ах намайг тэр шөнө хүчинтсэн. Дараа нь хэтэд уулзаж унтсан. Үнэн дээр надад бас таалагддаг байсан болохоор би хайртай суун гэдэг үгэнд нь итгээд үгүй гэж хэлж чаддгүй байсан юм. Нэг өдөр бас л ээжийг байхгүй тэр ах ирээд бид хоёр эд амраглаж байтал боондуу тасгин миний биеийг дахин халуун цус урсаж тэр ах дээрээс минь үхтгийн унахад би ястай сүнсэд адил айж дуу гаргахгүй чичрэн байтал ээж юу ч болоогүй мэд дээрээс үхтлийг холдуулан намайг усанд оргээд босгосон. Бүү ямар аимшигтай юм бэ? Тэгээд яасан? Тэгээд хэмээн дахин нэг тамиг асааснаа цөрхөртөл уйлчгав. Ээж чинь одоо байдаг юм уу?
Тэмээ байгаа. Үнэн дээр би ээжээс зогтож энд аавыгаа хайж ирсэн. Аавгаа ч боллоо. Харин чамаас юм гоё болох уу? Хэлсэн бүхнийг чинь би зөвшөөрнө. Санаа зовдгүй. Чи яваад аавыг аваад энд хүрээд ир. Би дахин уцаад бэлэн биш байна. Энэ мөнгөөр дагуулж яваад хүссэн бүхнийг нь аваад өг. Тэгээд энэ буудалд авчираад нэг сайхан дайлчих. Харин намайг энд байгааг хэлж болохгүй шүү. Би хажуугийн өрөөг авчихъя. Нэг өдөр ч гэсэн аавыгаа баярлуулмаар байна. Энд чинь асуудал биш ээ, хонгор минь. Өнөөдөр өвгнийг нэг сайхан ястай үзүүгийн юм үзүүлье байц. Ингээд намайг таньж дагаж ирэх байгаа. Сандартай хамт ирж байсан гэхээр мэдэх байлгүй дээ. Нэрэ тийм юм байна. За найз нь яваад ирээ. Энэ мөнгө хангалттай биз дээ. Би энэ буудалд суулроо байвал тэнд болоо. Маргааш өглөө эртхэн явна шүү. Гэхдээ харамлалгүй та хоёр нэг сайхан уугаад яриад ав. Миний тухай их асуугаарай. Би болбол энэ хажуугийн өрөөг аваад аав миний талаар ямар бодолтой байдгийг сонсъё. Чи анхнаасаа ийм бодолтой нааша тусдаа хөдөлжтэй. Тийм ээ. Аргагүй дээ. Ингээд хувцлан өрөөнөөс гарав. Сондөр өдрийг зонхоор харж аваад хөдөлгөнгөд аав руугаа залгатал нэг их дуудулсангүй утсаа авч байна. Аваа, би Сондөр байна. Удахгүй тань дээр анх надтай хамт очиж байсан залуу авгаар очино. Миний танд өгч байгаа сүүлийн бэлэг болохоор үгээр нь байгаарай. Тийм. Гар утсаа мэдэгдээд яах вэ? Намайг ганцаараа тань дээр ирснийг мэдвэл их юм асуугаад салахгүй биз. Сайн сууж байгаарай. Баяртай. Ингээд хариу сонсолгүй утсаа таслаад цүнхээ удлан нулимсаа арчиж байснаа. Новш гэж энэ хиймэл нулимс яасан зогсдгүй юм бэ? Тэрээр хувцас сольж өмсөн гартаа одын хурууны гээтэй бэлийг өмсөн тэртээ тэргүй хоосон байсан бол ядах юмгийн нэг өрөө захиалан мөнгө өгөөд хэд хоногийн өмнө эрэхтэй 7 хоногор дүрээслэн авсан байсан унаага айлдаа очиж аваад аав их руугаа мөн хөдөллөө. Сондөр төгсөр аавынхаа гэрийн гадаа ирээд хэсэг тэнгэлзэж байснаа цагаа хараад шийдэг бололтой машинаас бун орох гэдэл хаалган цоочтой байлаа. Үүнтэй нэг их гайхсангүй цөмгнөөс шил зүсгэж аван гэр өд ганцаараа гараад тоон дээр нь утсан хоноо ийш тийш гарвал ойр гавд хүн харагдсангүй тайвшран ажилдаа орлоо. Тоонны шилийг эрмэгдүүлэн эвтэйхэн зүсээд тогоогоор ганц зогтол зузаан биш шил дороо хүнд ирээд ирэв. Тэрээр тооноор орон олон юм бодолгүй шууд тагил дээр нь очин алтан бурхныг аван үүрч яваа цөмгөнтэй авчураар орон хийгээд зуухан дээр гიშгэн ганцаараад тоонноос зүвдэн дээш гарсан хойноо цөмгнээс цав гарган шилний ирмэгээр төгөн буцааж байранд нь тавиад машинд суусан хойноо сая нэг уртаар амьсгаа аван бошуухан тэндээс өдөллөө. Гэрээс олдон замд өгөөд ирэхэд утсаа гарган дөл рүү залгавал пепе утсыг нь авч байна. Юу болсон? Амжилттай болсон. Сайн байна. Өдрийн салсан газар хүлээж бай. Окей, бид хоёр удахгүй очлоо. Сондөр төрүүлж сумын хаалган дээр ирэн дөл би хоёрыг хүлээж явахдаа бодолд түлэгдэн машиныхаа хамар дээр хагассан зам ширтэн зогсох аж. Сондрын дайлан дээж түүний дээр байсан залууг буудаж алсныхаа орон юу ч болоогүй мэд сондрыг дуудах дуулдахад Сондөр айсандаа өрөөнөөс гарах үгүйгээр шийдэж ядан байтал хаалган онгоо ээж нь орж ирснэ. Сондоо, миний охин хоолой өдөржингөө амтлаа. Ээж та зүгээр үү? Юунд вэ? Та хүн алчлаа штэ. Хоолой хэмээн жихүүдэс хөрмөр харцаар шилбүрдээд өрөөнөөс гарахад Сондор айсандаа бошоохон араас нь гарan хоолны ширээнийхэн ард очин суулаа. Харин ээж нь хоол давглан ширээн дээгүүр хольж идэх хажруудаа өөрж байснаа шүүгнээсээ улаан дайс гаргаж ирэн хоёр хундганд хийгээд. Сондоо, миний охин одоо том хүн болжээ. Ээж нь чамааг харамлсандаа л зочирд тийм зүйл хийчихлээ. Тэр залуу надад өртөө байсан. Баг биш, батны өртөө. Гэхдээ яагаад? Би ийм л бизнес хийдэг. Үнэн гүйдэл гэдэг нэрийг сайн тогтоогоод ав. Энэ бол манай бүлэглэл.
Чи энэ бүлэглэлийн удирдагч болох хүн тийм болохоор нэр цэвэр байх ёстой. Тэгэж байж бусдад үнэлэгдэнэ. Хүлээн зөвшөөрөгдөнө. Таны өнөөдрийг хүртэл ганцаараа байдаг чинь ийм учиртай байх нэ. Яг тийм. Гэхдээ би таны хүүхэд биз дээ. Яаж? Цаг хугацаа гэж би өмнө нь чамайг эзэн надаас энэ асуултыг асууж аавыгаа мэдхийг хүсэх бол гэж боддог байлаа. Алуу хэмээн дарсаа өргөвөл Сандуу хариу өргөөд уруулаа хүргээд тавилаа. Сандуу би чамд бүгдийг хэлэх цаг нь болсон юм шиг байна. Хоёулаа энд яриад юу хийх вэ? Том өрөөнд ойртож суугаад ярэ. Учир нь хаана хүртэл чихтэй. Ингээд босоход Сандуу даган босоод хажууд нь очин юу ярихыг нь хүлээн суув. Ээж нь түүний толгойг илбэн Юнаноосоо том болгон өмнөө байгаа ширээн дээрээ тавиад ийхүү ярьж өгөв. Үнэнгүйдэл бүлэглэл бол манай аавын үүсгэн байгуулсан бүлэг. Ганц охин болох би баг залуу байхдаа аавынхаа итгэлийг олж үүнийг нь залгамжлан авахын тулд нэг даалгавар биелүүлэх хэрэгтэй болсон юм л да. Аав надад нэг алтан бурхны зураг үзүүлээд хаана байгааг нь хэлж өгөөд олж ирэх даалгавар өгсөн. Аавын ярьснаар тэр бурхныг хулгайч чадсан нэг ч хүн байдгүй гинүлээ. Тэр алтан бурхан байрнаасаа хөдөлгөй шидтэй юм байх. Аав хайж Монгол улсад байгааг мэдсэн ч яг хаана байгааг нь нарийн тогтоож чадаагүй юм билээ. Тэгээд миний даалгавар бол тэр бурхныг олж хулгайлан аавд авчирч өгөх байлаа. Би огтын мэдэхгүй Монгол хэмээх улсыг зорж тэр бурхныг хайсан ч олж чадаагүй. Харин тэгээд явж байгаад нэг айлт бун тойроо замаар яртал аав чинь тийм бурхан байх нь байгаа гэхдээ ил гаргаж болохгүй байна гэж нэг хайлт ам алдсан юм. Би яг тэр залууг үдэж хэдэн өдөр хамт гонсон ч хэлүүлж чадаагүй батсан да. Харин ирсэн хойноо хүүхдтэй болсноо мэдсэн. Тэгээд л энэ. Би тэгвэл юу гэхээ мэдхээ болчихлоо. Ээжээ. Ингээд санаа алдвал. Тийм ээ. Одоо чи нэгэнт үнэн гүйдлийг мэддэг боллоо. Чамайг юунд бэлдэж байгааг минь ойлгов. Тэгж байх шиг байна. Байх шиг байна биш. Тийм байна гэж хэл. Чи одоо өөрийнхөө зорилгыг мэдсэн болохоор улам шаргуу хүчтэй бай. Цаг нь болохоор чамайг би мөн сорж даалгавар өгөх болно.